Big News 3 дугаар сарын 8 баярын бэлэгдэл биш, эрхийн улс төрийн утга. Олон нийтийн түвшинд 3 дугаар сарын 8-ыг цэцэг бэлэг ийдэг үхсийн өдөр мэтээр ойлгох нь түгээмэл. Гэвч энэ өдөр үүссэн анхны түүхэн утга нь огт өөр. 1910 онд Германы төрийн сэтгэлтэн Клара Цеткин эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийн төлөө олон улсын тэмцлийн өдрийг бий болгох санал дэвшүүлснээр энэ өдөр эхэлж улмаар 1917 оны эмэгтэй ажилчдын инх тайван шаардсан хөдөлгөөнтэй холбогдсон 3 дугаар сарын 8 гэсэн огноо тогтож нэгдсэн үндэсний байгууллага 1975 оноос албан ёсоор тэмдэглэж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл 3 дугаар сарын 8 бол анханасаа бэлэг цэцгийн баяр байгаагүй. Энэ бол эмэгтэйчүүд өөрсдийн хөдөлмөр, улс төрийн оролцоо, хүний эрхийн төлөө тэмцэж бид тэгш эрхтэй субъект мөн гэдгээ нийгэм, төр институцэд хүлээн зөвшөөрлөхийн төлөө тэмцсэн өдрийн улс төрийн дурсамж юм. Тэгвэл өнөөдөр Монголд энэ өдрийн утгыг бид үнэхээр түүхэн агуулгаар нь ойлгож байна уу? Эсвэл ёслолын, ахуйн, бэлэгдлийн баяр болгон ач холбогдлыг сулруулж байна уу? Энэ асуулт зүгээр нэг соёлын маргаан биш. Энэ бол эмэгтэйчүүдийг нийгэмд ямар байр суурьтайгаар харж байгаа тухай институцийн асуудал юм. Монголын түүхийг харуул эмэгтэйчүүдийн байр суурь дандаа дорд байгаагүй. Их Монгол улсын үед хатан эхчүүд, язгууртан эмэгтэйчүүд төрийн бодлого, дипломат харилцаа, өмч, эрх залгамжлын асуудалд бодит үүрэгтэй оролцож ирсэн түүх бий. Энэ нь эмэгтэйчүүдийг зөвхөн ахуйн хүрээний оршихуй бус төр нийгмийн субъект гэж үзэж байсан түүхэн суурийг харуулдаг. Гэвч түүхэн бахархал өөрөө эрхийн баталгаа болдоггүй. Эрх гэдэг нь уламжлалын бэлэгдлэр биш, харин орчин үеийн хууль, институт төлөөлөлд, нөөцийн хуваарлалт, аюулгүй байдлын бодит нөхцлөөр хэмжигддэг. 2024 оны сонгуулийн дараа байгуулагдсан Улсын их хурал 126 гишүүнтэй. Үүнээс 32 нь эмэгтэй, 94 нь эрэгтэй бөгөөд эмэгтэйчүүд 25.4% юм. Энэ нь Монголын парламентын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт авч дэлхийн парламент дахь эмэгтэйчүүдийн дундаж төлөөлөл 27 байдгаас доогуур үзүүлэлт. Судлаачид парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 30% хүрэх үед бодлогын шийдвэр гаргалт бодит нөлөө үзүүлэх критик масс бүрддэг гэж үздэг. Энэ утгаараа Монголын өнөөгийн 25% нь тодорхой ахиж боловч жинхэнэ институцийн тэгш оролцоонд хараахан хүрээгүй байгааг харуулж байна. Нөгөө талд эмэгтэйчүүдийн unpaid care буюу цалингүй асарга, ахуйн хөдөлмөр зарцуулдаг цаг эрэгтэйчүүдийнхээс хавьгүй өндөр хэвээр байна. Хүний эрхийн байгууллагууд ч эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо болон эрхийн хэрэгжилтэнд институцийн бодиттой сайд байсаар байгааг тэмдэглэсээр байна. Эндээс нэг чухал асуулт гарч ирдэг. Бид эмэгтэйчүүдийг үнэхээр шийдвэр гаргах түвшний субъект гэж харж байна уу? Эсвэл байж болно. Гэхдээ гол шийдвэр гаргагч биш гэсэн далд шатлалд үлдээж байна уу? Орчин үеийн эмэгтэй хүүсийн ялгуурл нь хууль дээр бичигддэггүй. Заримдаа соёлын яриа, албаны болон хувийн харилцаа, байгууллагын дотоод шийдвэр, албан бус сүлжээ, нэр дэвшүүлэх процесс, итгэл үзүүлэх түвшин зэрэгт нуугдж байдаг. Улс төр бол эрчүүдийн орон зай. Эмэгтэй хүн хэд босголтой байх хэрэггүй. Хатуу шийдвэрийн түвшинд эмэгтэй хүн тохирохгүй гэх мэт ойлголтууд нь орчин үеийн феодал сэтгэлгээний шинэ хэлбэрүүд юм. Судалгааны үүднээс харуул эмэгтэйчүүдийн эрхийн асуудал нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш, институцийн чанарын асуудал бөгөөд хүн амын талаас илүү хувийн мэдлэг, ур чадвар, манлайлал, системтэйгээр дутуу ашигладаг ийм нийгэм хөгжлийн өрсөлдөөнд хоцордог. 21-р зуун бол хүчний биш, оюуны өрсөлдөөн. Дэлхийн өнөөдөр булчингийн хүчээр биш, мэдлэг, инновац, өвөгдөл, технологи, хиймэл оюун ухаан, зохион байгуулалтын чадвараар урагшилж байна. Ийм үед шийдвэр гаргах түвшинд хүйсийн ялгуурлыг хадгална гэдэг нь зөвхөн шудраг бус хэрэг биш. Эдийн засгийн үр ашиггүй, улс төрийн хоцрогдолтой, институцийн хувьд алдагдaltaй сонголт юм. Тиймээс 3 дугаар сарын 8-ны утгыг дахин санах шаардлагатай. Эмэгтэйчүүдэд цэцэг өгөхийг хэн ч хориглохгүй. Гэхдээ цэцэг нь эрхийг орлож болохгүй. Бэлэгдэл нь бодлогыг орлож болохгүй. Хүндэтгэлийн үг нь тэгш оролцоог орлож болохгүй. Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг жинхэнэ утгаар нь тэмдэглэнэ гэдэг нь эмэгтэйчүүдийг эмэгтэй хүн гэдэг биологийн шошгоор бус, нөхөн үржихийн харлаган ганц өнцгөр бус, харин бүрэн эрхт иргэн, эдийн засгийн оролцогч, улс төрийн субъект, мэдлэг бүтээгч, шийдвэр гаргагч гэж үзхийг хэлнэ. Энэ бол баярын сэдэв биш. Энэ бол Монголын ардчлалын чанар, институцийн хөгжил, эдийн засгийн өрсөлдөх чадварын асуудал юм. Эцэст нь хэлэхэд 3 дугаар сарын 8 бол эмэгтэйчүүдээс хайр хүсэх өдөр биш. Мөн материалын бэлэг авах өдөрч биш. Энэ бол эмэгтэйчүүдийн улс төрийн болон эдийн засгийн эрхийн төлөөх түүхэн тэмцлийг санаж өнөөдрийн Монголд эмэгтэйчүүдийн тэгш эрх үнэхээр бодитоор босно уу гэдгийг өөрөөсөө, нийгэмээс, бас төрөөс асуух шаардах өдөр юм. Хэрвээ энэ асуултанд бид өнөөдөр бүрэн итгэлтэй тийм гэж хариулж чадахгүй байгаа бол 3 дугаар сарын 8-ны улс төрийн утга дуусаагүй, харин ч үргэлжилсээр байна гэсэн үг. Иймээс энэ өдрийг зөвхөн бэлэгдлийн баяр биш, харин бодлогын шинжилгээ хийх сануулга гэж ойлгох шаардлагатай.